Оройн төргийн үзэгчтэй энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг хэлж байна. Анхаарлаа хандуулна. Монгол улс Оросын холбооны улсаас шатхуун доктортой нийлүүлэх гэрээ хийн. Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хуулийн төслийг шинжилэн найруулж улсын хурлд өргөн барина. Улаанбаатар хотод шинэ орон сууцны 1 м квадрат талбайн дундаж үн 5-аас 6 сая төгрөг түүнээс давсан. Төрийн албан агчид хуулийг үзмжээр тайлбарладаг. Дээрлэхэлд үйлцсэн хүүхдүүд насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар эрүүгийн хариуцлагаас зайлсхийх боломжгүй. Хүүхдээ хит өмөөрөх болон үл хайхрах хандлага нь үе тэнгийн дээрлэхэлтийг дэвэргэж байна. Хормузын хоолойд мин суйрлуулах зориулалттай Ираны хөлөг онгоцыг Америк нэгдсэн улс бөмбөгдлөө. Ойрогт орнуудын хямралаас болж Өмнөд Азийн орнууд шатхууны хомсдолд оржээ. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй одоо та бүхэнд танилцуулъя. Засгийн газрын ээлжид хуралдаанаар аж үйлдвэр Эрдэс баялагын сайд дамжин мэдээлэл өглөө. Засгийн газрын хуралдаанаар агаарын хүлгийн түвш нийлүүлэх хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэж Монгол улсад шатхуун доктортой нийлүүлэх гэрээг Оросын холбооны улстай хийхээр болжээ. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Монгол улс Оросын холбооны улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу Монгол улсад шатхуун доктортой нийлүүлэх гэрээг хийхээр болсон талаар мэдээллээ. Инхдээ Оросын холбооны улсын засгийн газартай удаан хугацаанд ярьж байсан Монгол улсад шатхуун доктортой нийлүүлэх гэрээг хийж хүчин төгөлдөр болох юм а. За өнөөдөр Монгол улсын засгийн газрын хуралдаанаар удаан хугацаанд яригдсан Монгол улсад агаарын хүлгийн түвш нийлүүлэх Монгол улс Оросын холбооны улсын хоорондын хэлэлцээрийг нэмэлт өөрчлөлт болон үндсэн хэлэлцээрийг улсын их хурлын холбогдох байнгын ороодоор зөвшөлдсөж эцэслэн батлах үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа. За та бүхэн бас мэдж байгаа 2025 оны хавар энэ хэлэлцээрийн асуудал Монгол улсын их хурлаар орж ирж бас улсын их хурлын гишүүдийн тодорхой шаардлагуудын улмаас бол энэ үйл ажиллагаа зогссон. За ингээд манай засгийн газар шинээр энэ хэлэлцээрийг Оросын холбооны улстай энэ хугацаанд тасалтгүй үргэлжлүүлж нэлээдгүй бас хөдөлмөр хүч зарцуулж хийсний үр дүнд Монгол улсынхаа байр суурийг их хурлын гишүүдийн тавьж ийсэн асуудлуудыг Монгол улсынхаа томьёолсон томьёоллоор хэлэлцээрт оруулах ийм тохиролцоо хийж чадсан үр дүнтэйгээр энэ хэлэлцээрээ хийхээр болж байна. Оросын холбооны улсаас Монгол улсад нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой тасралтгүй нийлүүлэх үүргийг хүлээх ийм гэрээний хоёр гэрээний нэг чухал хэлэлцээр байгаад байгаа. За энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор за тэр хоёр дахь хэлэлцээр буюу Монгол улсад нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх үүргээ бол хууль ёсоор биелүүлэх ийм хариуцлагатай болох ийм үр дүнтэй гэрээ байгаамаа. Тухайлбал геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалan нефт зарим улс орнуудад ховордож байгаа. Цаашид ч мөн олон улсад үүсэт байгаа нөхцөл байдал хүндэрвэл шатхууны үн нэмэгдэх магадлалтай гэдгийг ч хэлж байна. Энэ бол дэлхийд даяар байгаа нөхцөл байдал байна. За хэрвээ дэлхийн нийт түүхийн нефтийн 20%-ийг тээвэрлж өнгөрүүлдэг Хормузын хоолойдох нөхцөл байдал хэвийн болвол үн хിവэрэ байна. Тэнтэх нөхцөл байдал хүндрүүл за үн бас хөдлөх магадлалтай. За би Монгол болон Оросын холбооны улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд шатхууны нийлүүлэлтийг урт хугацаанд тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэхээр талууд инхүү тохиролцжээ. Монгол улсын талаас уг хэлэлцээрт зарим өөрчлөлт оруулах шаардлагатай гэж өмнө мэдээлж байсан бөгөөд инхүү талууд харилцан тохиролцсон байна. Хэрэв уг хэлэлцээрийг улсын хурлаар хэлэлцүүлэн сойрхон баталбал Монгол улсад шатхуун тогтвортой нийлүүлэгдэх боломж бүрдэх юм а. Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Мөнх Эрдэнэт мансууруулах эм сэтгцэд нөлөөлөх бодисын эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн шинжилсэн найруулгыг дэмжиж улсын их хурлд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Мансууруулах эм сэтгцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинжилсэн найруулгыг дэмжиж улсын хурлд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. За тухайлбал анх 2002 онд энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой энэ төрлийн харилцааг зохицуулах хууль батлагдсан анх төрж байхад хар тамхитай холбоотой хэрэг 2 бүртгэгдэж байсан бол за өнөөдрийн байдлаар тогтмол өссөөр 2025 оны байдлаар гэхэд гэмт хэрэг 307, зөрчил 394 бүртгэгдэжээ. За энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн өсөлт 20%-тай, харин зөрчил 26.6% өссөн байгааг илэрхийлж байгаа юм а. За ийм хар тамхи мансууруулах бодисны гэмт хэрэг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үс хэмжээнд хүрсэн учраас энэхүү хуулийн төслийг шинжилэн батлах хэрэгцээ шаардлага ирсэн гэдгийг хэлж байна. За тэгээд товчхондоо базаад хэлэхэд бол Монгол улсын хар тамхитай тэмцэх бодлогыг чангатгах за энэ төрлийн гэмт хэрэг өнөөдөр үндэсний аюулгүй байдалд
занал хийх төвшөнд хүрсэн байгаа учраас дайн зарлаж энэ төрлийн гэмтэрхтгийг устгах, энэ төрлийн гэмтрийг зохион байгуулж оролцож байгаа, ашиг хүртэж байгаа этгээдүүд хүлээлгэх, хариуцлагыг чангах, төрийн байгууллагуудын хэрэгжүүлэх чиг үүрэг, оролцоог тодорхой болгох, үндэсний өөрийн гэсэн жагсаалттай болох энэ хүрээндээ ял шийтгэлээс гин буруутай этгээдүүс ялц авших энэ боломжийг хаах чиглэлээр хуулийн төслийн төслийг боловсруулсан. Нөгөө талаасаа үнэхээр энэ төрөл хар тамхинд донтсон, сэтгцэн эмэгтэй болсон энэ хүмүүсийн хувьд бол эмчлэх олон улсын стандартыг Монголд нэвтрүүлж өвчнөөс ангижрахад нь туслах, эрүүл мэндийн тусламж үйлчлэхний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бас тодорхой өөрчлөлт оруулахаар ингэж бид санал боловсруулсан гэдгээ хэлье. Хуулийн шинжилсэн хариулгад хэд хэдэн онцлог заалт байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг, хар тамхины хэрэглээ аюул занлыг ойлгуулах, мөн таниулах, нийгэмд мэдүүлэх, мөн энэ төрлийн хэрэг харилцааг бүхэлдэн төрийн хатуу хяналтанд авах, бүх төрлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн хүрээнд эрхлэх зохицуулалтыг бий болгоно гэдгийг хэлж байгаа юм а. За мөн шинэ төрлийн мансууруулах байдлыг үнсэн жагсаалтанд нэмж эрүүгийн хариуцлага болон бусад хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм байна. Хамгийн чухал нь өнөөдөр хэрэгжиж байгаа энэхүү хууль нь эрүү зөрчлийн зохицуулалт нь учир дутагдaltaй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 5 төрлийн хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. За цаана илүү ноцтой үр дагаварт хүргэх, хар тамхи үйлдвэрлэж, тээвэрлэх, за бусдыг хэрэглүүлэх нь эрүүгийн хариуцлагагүй байгаа учраас ийхүү зөрчлийн зүйл заалтаар нь шийтгэж байгаа. За иймд ялын бодлогыг илүү чангаруулан 15-аас 20 хүртэлх жилээр хорих ялаар шийтгэх гэх мэт чангаруулсан гэдгийг хэлж байгаа юм а. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бямб цогт яам тамгын газар төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал данхар бүтцийг цөөлөх хуулийн төслийг улсын хуралд өргөн барих харуулжээ. Ажил хийдгээс хийдгүүнийх олон албан агч нар байна гэж шүүмжилдэг. Энэ данхар төрийг бас цомхон чадварлаг болгоё, бүтээмжийг нэмэгдүүлье гэдэг асуудлыг байнга ярьдаг. Үүнтэй холбоотой тодорхой судалгаа хийгдэж байгаа. За эхний жилийн явсан төрийн албан агч нарын бүтээмжийг ил тод болгох, гүйцэтгэлийн үндэслэл толгой ажил хийгдсэн. Судалгаанд хийгдлээ. За мөн дээрээс нь ардсан намын намаас тавьж байгаа, бүлгээс тавьж байгаа шаардлагыг бас хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нэгтгэхэд өнөөдөр засгийн зорилтод хэлэлцээ. Энэ хэлэлцээд эндээс үндсэндээ бол төрийн байгууллагын албан тушаалтнуудын албан агч нарын чиг үүргийг оновчлох, зохион байгуулалтыг сайжруулж, хариуцлага бүтээмжийг нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулъя. Өмнө хийсэн судалгаа. За мөн улсын хурлд намууд ардын намын бүлэг, ардсан намын бүлэг, за мөн гарч ажиллаж байгаа анар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байж байгаа. Бас дахин инженерчлэл, за бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэл хийж байгаа. Энэ бүгдийг нийлүүлээд ирнэ засгийн газрын их хурл хамтраад ажиллавал яасан юм бэ? Нэг ажлын хэсэг байгуулъя, тал талаасаа байгаа мэдээлэл цуглуулъя. Хаана ямар олон оновчтой санаа оноо байна. Түүнийг нэгтгэе. Ингээд хуулийн төсөл болгоод бас их хурл дөрвөн барихлаар боловсруулж ажиллая. Ингэж ажлын хэсэг байгуулахаар болсон. Тэгээд энэ ажлын хэсгийг ахлагч биний бие ахалж ажиллана. Өөрөөр хэлбэл бас улсын хурлд намын бүлгүүдтэй за тодорхой бас төрийн албаны чиг үүргийг соновчлох, төрийн албаны хуулийн шинжилгээг хийж хэрэгжүүлэх, бүтээмж хариуцлагыг дээшлүүлэх, бүтц оронтой төсөв зардлыг бууруулах энэ чиглэлээр тодорхой ажлууд хийгдэнэ. Ер нь өнгөрсөн хугацаанд бол ерөнхий сайд засгийн газар дарга нарын тоог цөөлөх, илүү бас бүтц оронтойг цөөлөх талд тодорхой ажлууд хийсэн. 58 үндэсний хороо зөвлөл байсан бол 2 дахин бууруулж 29 болгосон. Яам агентлагийн газрын дарга нарын тоог 400-аар цөөлсөн гэд тодорхой ажлууд хийгдсэн. Энэ ажлаа цаашлаад зөвхөн засгийн газар биш, их хуралтайгаа хамтраад их хуралдах сөрөг хүчинтэйгээр хамтраад хийж хэрэгжүүлэх гэдэг ийм шийдвэр гаргасан. Үндсэн чиг үүргийн яамд баах уу? Ер нь яамдуудын тоогч гэсэн, яамдуудын чиг үүрэгч гэсэн. Энэ давхцсан чиг үүрэгт хуучин бол эдийн засгийн хөгжлийн яам дээр тийм үү бүсчилсэн хөгжлийн асуудал, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал нь бүгд нэгтгэгдээд явдаг байсан бол 3 шадар сайд дээр 3 хуваагдсан байж байгаа. Эдийн засгийн хөгжлийн асуудал нь эдийн засгийн хөгжлийн яам дээр, бүсчилсэн хөгжлийн асуудал эдийн засгийн асуудал бас шадар сайд дээр онцгой байдлаар хариуцсан шадар сайд дээр байж байгаа жишээ нь. За мөн бас нөгөө шадар сайд дээр гадаадын хөрөнгө оруулалтын асуудал байж байгаа. Иймэрхүү ингээд энэ давхцсан чиг үүргүүд байна. Тийм болохоор яамдуудаасаа эхлээд зөвхөн тийм үү дэд сайдуудын асуудал биш. Яамдуудаасаа эхлээд оновчлох, бүтцийг цөөлөх,
дэд сайдыг цөөлөх одоо энэ асуудал дээр бол хамтарч ажиллая. Гэхдээ зөвхөн оронтой бүтэц зохион байгуулалтаа биш, чиг үүрэг. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт бүхий хуулийн төсөлд олон нийтийн саналыг авах ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд иргэдийн дэмжлэгийг авах зорилгоор парламент системээр дамжуулан нийтийн өргөдөл байршуулсан байна. 1992 оны үндсэн хууль болон 2019 оны нэмэлт өөрчлөлтөд улсын их хурлын гишүүдийн хариуцлагын асуудлыг тусгасан байдаг. Гэвч бодит байдал дээр гишүүдэд эргүүлэн татах, хариуцлага тооцох эрх зүйн тодорхой зохицуулалт дүрм дутмаг байгаа талаар олон нийт шүүмжилсээр ирсэн. Иргэдийн зүгээс үндсэн хуулийн 21-р зүйлийг нэгдэх хэсэг заасан парламентын 126 гишүүнээс хууль ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд тэднийг бүрэн эрхийн хугацаанаас өмнө эргүүлэн татах боломжийг хуульчилж өгөх шаардлагатай гэж үзэж байгаамаа. Улсын хурлыг эргүүлэн татах энэ хууль зайлшгүй шаардлагатай гэдгийг эндээс ойлгох байхаа гэж бодож байна. Өнөөдөр их хурлын гишүүд халдшгүй байдаг бүрэн эрх нэрийн дор илүү эрх эзэлдэг болсон. За өөрсдөө зориулж хууль баталдаг болсон. За өөрсдөө одоо энэ их хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль ч гэсэн тэд шийдэх учраас энэ дээр ашиг сонирхлын зөрчил гаргах боломжгүй учраас бид нар олон нийтийг энэ дээр анхаараач одоо дэмжээч гэдэг зүйлийг уриалж байгаа. За их хурлын гишүүдийн одоо өөрсдөө зориулж баталсан нэг хууль нь болохоор зөвхөн ганцхан жишээ дээ. Улсын хурлын тухай хууль нь улсын хурлын гишүүн байнгын ороо чуулган дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх гэж байгаа. За энэ бол их хурлын гишүүн одоо худлаа ярьж болно. Их хурлын гишүүн худлаа амлалт өгч болно. Их хурлын гишүүд ард түмнийг хуурам нэгж болно гэдгийг өөрөө хуульчлаад өгчихсөн байна. Энэ хуулийг энэ их хурлын гишүүн өөрийнхөө онцгой эрхийн хүрээнд ийм хуулийг баталсан. Тиймээс ерөнхийлөгчөд санаачилсан улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төсөлд олон нийтийн дэмжлэг авах зорилгоор нийтийн өргөдлийг парламент цахим системд байршуулжээ. Эргүүлэн татахтай холбоотой хуулийн хүрээнд гишүүд улс төрийн эрх бүхий этгээдүүдийн ёс зүй хариуцлагын тухайд мөн хүчтэй шүүмжиллээ. Бид өөрсдөө сонгосон төрөө хийж чадахгүй болчихсны хамгийн том зовлон энэ шүү дээ. Үнэн хэрэгтээ бид хаана байхгүй да. Бид сонгоцсон байхгүй да. Биднэрт ерөөсөө энэ эрх чинь биднэрт л ханга байдаг эрх шүү дээ. Энэ нөхдөдтэй хариуцлага тооцох, эргүүлэн татах. Тийм үү? Гэтэл бидний чинь үл тоомсолдог. Одоо түрүүчээсээ ёс сүгүү гэж хэлээд нэг гоё хэлж байгаа хэрэг шүү дээ. Тэгтэл та нар л өөрсдөө сонгоо үздэггээд улаан цайм юугаар паагээд ингээд 9 шидээр буутаад байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь зөвхөн тэгж хэлээд байгаа тэр ухамсарлын нөхрийн асуудал биш. Монголын төрийн өөрийнх нь талхай юм байгаамаа. Мөн авилгатай тэмцэх газрын дэрэгдэх олон нийтийн зөвлөлөөс уг санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэд иргэдээ санал авч гарын үсэг цуглуулах ажлыг энэ сарын 16-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ. Арга хэмжээ нь 11-ээс 15 цагийн хооронд үргэлжлэх юм а. Монгол улсад орон сууцны үн жил бүр тогтмол 10 гаруй хувиар өсөх хандлагатай байгаа билээ. Тухайлбал энэ оны 2 дугаар сард орон сууцны үн өмнөх оны мөн үеэс дунджаар 10 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд залуучууд иргэдийн хувьд орон сууц худалдан авах боломж улам хүндэрч байгааг хэлж байна. Сүүлийн жилүүдэд орон сууцны үн тогтмол өссөөр байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2026 оны 2 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 10.2% өссөн байна. Шинэ орон сууцны үн 10.9% нэмэгдсэн бол хуучин орон сууцны үн мөн 9.6% өссөн үзүүлэлттэй байгаамаа. Мөн Улаанбаатар хотод шинэ орон сууцны 1 м квадрат талбайн дундаж үн 5 сая төгрөг орчимд хүрсэн бол зарим төвийн дүрэгт 6 сая төгрөгөөс давсан үнэтэй байгаа юм а. Шинэ Сүхбаатар дүрэгдэхэд орон сууцны үннийг одоо байршлаараа задлж харуул. За Сүхбаатарын талбай болон 220,000 төгрөгийн сан хавцаа бол орон сууцны дундаж үнийг 946 сая төгрөгийн үнэтэй байгаа бол за Дүлгүүр нуур 11-р хороол орчимд бол 4.3-аас 4.7 сая төгрөгийн үнэтэй байх жишээний. За дахиад цааны найрхан дүрэгт 21-р хороол болон 5 шар орчимд 3.2 сая төгрөгийн дундаж үнэтэй. За 1-р хороол орчимд бол 3.7 сая төгрөгийн тус үнэтэй байна. За сүүлийн жилүүдийн тухайд орон сууцны үнийн өсөлт бол ерөөхдөө маш тогтмолоор нэг дунджаар 10%-аар бол тогтмол өсч байгаа өмнөх оны мөнөөсөө харьцуулахад. За энэ сарын тухайд онцлог зүйл нь гэх юм бол өмнөх сараасаа бол нийт орон сууцны дундаж үн бол 1.1%-аар бол буурсан дүнтэй байна. За энд нь одоо юу хамаатай байдаг вэ гэхээр улирлын чанартай өөрчлөлт гэсэн үг. За энэ яаж юм гэхээр 25 болон 26 онд ашиглалтанд орж байгаа болон шинээр борлуулагдаж эхэлж байгаа орон сууцны үн оны эхэнд бол эрх барьцангуй хямд байдаг бол одоо оны төгсгөл рүүгээ оны эцэс рүүгээ өсөх хандлага ажиллагддаг.
Орон сууцны үнийн энэхүү өсөлт нь барилгын материалын үн нэмэгдэх, эрэлт ихсэх, ипотекийн зээлийн нөхцөл, хотчлт зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Харин иргэдийн дунд байрны үнийн өсөлт амьдралд нь ихээхэн дарамт учруулж байгаа ба тэр дундаа дундаж цалинтай залуусын хувьд өөрийн орон сууцтай болох нь бараг л боломжгүй зүйл хэлээ. Ялчгүй эцэг их арга гэрлийн төсөлмжгүйгээр одоогонд бол боломжгүй л. Тийм зээл авсан ч гэсэн өндөр үедээ нэг байр авчлаа гэхэд баг насаараа төлж дуусахгүй тийм л байгаа. Боо таагаад таамсагдаад байна шүү дээ. Тэгээд тэр чинь ипотек гэдэг чинь залуучууд Монголдо үлдэх ганц. Байр аавна гэдэг чинь Монголдо үлдэх ганц тийм. Тэгээд ингээ шаардлага тийм. Өсч байна. Тийм нэг барилгын компаниудтай эрх мэдэлтэй хүмүүс л их барилгын өсгөд байна да. Гадаадын хүмүүсийг оруулж ирж. Ер нь боломжийн байсан шүү дээ. Яг л Монгол үндэд авчихсан. Таарсан. Гэтэл Монгол хүмүүсийн цалин бол тэтгэмж маш асар бага. Тийм учраас ингээд орон байргүй олон хүмүүс биш. Нэмэгдэж байгаа тэгэл угаасаа инфляц бүхнээс л хамаарч байгаа. Тэгээ хот төлөвлөлтөө тэлж өгөхгүй тэгээд нэг газар жижигрээд хахад тэгээ угаасаа ингээд дээшээ барилга ингээд босгосон тэгэл үнэн нэмэгдэн тэгээд яг залуучууд өөрсдөө мундаг байгаад тэгээд ирээдүйг хараа баталгаатай дөнгөж баригдж байгаа барилга болыг эхнээс нь ингээд тундаамаас нь хотод авчих юм бол ер нь бол гайгүй л мэдээлэл өгд юм билээ шүү дээ. Ер нь л айгүй хундаа шүү дээ. Ялангуяа манай энэ төвийн бүсээр гэх юм уу би одоо Төмөс замын хувьд байгаа гэхэд сүүлийн 1-2 жил бол нэлээд амар өссөн харагдаж байгаа. Би өөрөө ч гэсэн байр айгүй судалсан сүүлийн үед ер нь л айгүй өндөр байгаа. Тэгээд яг хуваараа ажил хийгээд явж байгаа хүмүүсийн хувьд бол авна гэдэг бол айгүй хүн. Одоо жишээлбэл манай Төмөс замын тэнд байгаа байр метр квадрат нь 6,800 дөнгөж баригдаж байгаа байр ашиглалтанд ороод тэрнээс үнэтэй болчихдог. Тийм болохоор ер нь айгүй хүнд. Судалгаагаар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд орон сууцны дундаж үн 2 дахин өссөн боловч өрхийн орлого энэ хэмжээнд хүрч өсөөгүй байна. Үүний улмаас иргэдийн орон сууц худалдан авах чадвар төдийлөн сайжраагүй хэвээр байгаа юм. Иймээс орон сууцны үнийн өсөлтийг тогтворжуулах, иргэдийн худалдан авах боломжийг нэмэгдүүлэх бодлого чухал байгааг салбарын мэргэжилтнүүд онцоллоо. Аж ахуйн нэгж компаниуд тендерт ялахын тулд авилга хэл хавхал өгдөг. Цаашлаад авсан ажлаа олон жил зарцааж, жил бүр төсвөө нэмж бүтээн байгуулалтыг гацаадаг жишг тогтсон. Гэтэл санхүүгийн чадвар туршлагагүй компанийг сонгон шалгаруулсан албан тушаалтан тендер гацаадаг компани гээд аль аль нь хуулийн хариуцлага хүлээдэггүй. Учир нь үүнийг зохицуулах хууль одоогоор байхгүй байна. Одоогоос 3 жилийн өмнө Дорноговь аймгийн Замын үд суманд 12 настай охин алга болсон. Охиныг эрен хайх ажиллагаа явуулахад Замын үдэд гудамж талбайн хяналтын камер хангалтгүй байсан нь эртлийн ажиллагааг мухардалд оруулж 12 настай охин харамсалтайгаар амнасаа алдсан хэрэг гарсан. Аймгийн засаг дарга нар тухайн жилийнхээ ажлыг эрен бэлж худалдан авах ажиллагааг зохион байгуулах ёстой. Гэвч харамсалтай нь хэрэг гарснаас хэдхэн хоногийн дараа тендер зарлан Замын үд сумыг камержуулсан. Энэ мэт төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал жил бүр гардаг. Сонгон шалгаруулалтанд хамгийн бага дүнтэй төсөл болон техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөлгүй төслийг баталдаг зэрэг тендер тойрсон олон асуудал бий. Мөн авсан ажлаа олон жил гацааж, жил бүр зардлаа нэмүүлдэг амтчсан компаниуд олон байдаг ч хариуцлага хүлээдэггүй нь тендерийн хууль хангалттай хэрэгжиж чадахгүй байгааг харуулж байна. Төсөлгүй бага үн өгөх юм бол тендерээс нь татгалцдаг болсон. Төсөв төртийнхөө 80-аас доош хувиар үнийн санал өгчих юм бол шууд татгалцсан өчггүйгээр. Тэгэхээр шууд нөгөө бага үнэлөө хөөцөлдөг гэдэг ойлголт бол байхгүй. Тэгээ тендер чинь миний мэдхээр бол хамгийн багадаа 42 шаардлагыг хангаж байгаа. Тэр 42 шаардлагыг нэгэн зэрэг хангасан компаниуд дотроос бага үнэтэйг нь сонгож байгаа. Төсөө маш сайн зорилт тавиад батлуулцдаг хэрэгжилт өөрөө амжилттай явж бид нар 3 ээлжтэй сургуулиудаа бууруулж чадах уу те эрчим хүчний асуудлуудаа төслүүдэд төлөвлөлөөд ашиглалтанд өгч чадах уу энэ ав замууд холбогдож чадах уу гэдэг асуудал чинь цэвэр нэг хэрэгжүүлж байгаа байгууллагуудаас хамаардаг. 2010-11 онд гэсэн театрын барилгууд байгаа. За зарим сургуулиуд байна. Тэгээд театрын барилгуудыг бид нар судалгаад тухайн үедээ зүгээр одоо 800 хүний судалтай театр төлөвлөхөд 2 тэрбум гээл тавьчихсан. Тэгээ эхлүүлэл явахын тулд одоо ингээл яваад байдаг нэмэлтээ зарим жил ингээд зогсдог тий 2-3 жил төсөвдөр тавигдаагүй. За хамгийн сүүлд бид нар бүрэн төсвийг нь хийлгээд магадлал аудит хийлгээд тавьсан нь бол хамгийн сүүлд дотор интерьер нь жишээлбэл зураг төсөвдөр байхгүй тий. Авсан төслөө хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй аж ахуйн нэгж компаниуд хууль зөрчиж тендер олгосон албан тушаалтан аль аль нь хариуцлага хүлээдэггүй тендерийн хулгай газар авахд хүрсэн. Өөрөөр хэлбэл хуулийн зохицуулалт байхгүй байгаа нь тендерээр гарчсан компаниудад том олзуулж татвар төлөгчдийн мөнгийг жил бүр үргээ зарцуулсаар байна. Тэгвэл сангийн яамнаас төсвийн
хуулийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Хуульд техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл гарснаас эхлээд тендерийн бүх шатанд хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт орсон байна. Өнөөдөр хүртэл төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн төслүүдийн эрсдлийг дандаа түр хариуцсан. Хувийн хвшил ерөөсөө хариуцлага хүлээгээгүй. Нэмэлт санхүүжилт гарахад нь түр 50-д өчтөг төсөв дээрээ энэ татвар төлөгчдийн төсөл хаанаас эхлээд хаа хүрээ дуусж байгаа энэ бүх процессыг судалж бүгдийг хуульчилж явж байгаа гэсэн. Тэгэхээр төлөвлөлт жишээлбэл яаж байгаа гэхээр шатлалын юм төлөвлөлттэй болж байгаа. Сумдууд их төлөвлөлдөг болдог. Хэрэгцээ шаардлагаа төлөвлөдөг. Дараа нь одоо энэ зураг төсөл мөсөлд оруулаад хэрэгжүүлэх юм бол буцаад хариуцлага хүлээдэг. Тендерийн тухай хуулийг хэрэгжүүлэгч байгууллагууд хуулийн хүрээнд сунган шалгаруулалтыг хийдэг гэж байгааж аж ахуйн нэгжүүд эсрэг зүйл ярьж байна. Тухайлбал хуулийг төрийн албан хаагчид өөрийн үзмжээр тайлбарладаг буюу хоёр үзүүртэй хуулийн заалт тендерийн тухай хуульд олон байгааг шүүмжилж байна. Хуулийг тайлбарлахдаа үнэлгээний хороо болон сангийн яамны гомдол хяндаг газрын мэргэжилтнүүд маань яг өөр өөрсдийнхөө үзмжээрээ тайлбарладаг. За одоо жишээлх юм бол хуулиндаа бол төрд байгаа мэдээллийг давхар шаардахгүй гэдэг заалт байж итэл гэрээний эрх авахар хэрэгжүүлэх гэрээний эрх авсан мэдээллээ илгээгээгүй гэд үнэлгээний хооронд тендерээс татгалздаг гэх жишээ нэ. Тэгвэл 2026 онд улсын хэмжээнд нийт 3.5 их найт төгрөгийн 296 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж тендер зарлана. Үүнээс 2.6 их найт төгрөг нь барилга байгууламж 687 тэрбум төгрөг нь тоног төхөөрөмж 1.1 их найт төгрөгийн тендерийг төрийн болон орон нутгийн өмчит компаниуд зарлаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Засгийн газрын хуралдаанаар боловсролын сайд Наранбаяр эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих нь сул байдаг тул 16-аас доош насны хүүхдүүдэд цахим орчинг бүрэн хязгаарлах хуулийн төслийг боловсруулж 14-өөс дээш насны хүүхэд бол хариуцлагыг бүрэн хүлээлгэх ёстойг санууллаа. 130 дугаар сургуулийн хүүхдүүдийн үеийнгийн дээрлэхэлтийн хэрэг олон нийтийн анхааралд орж, үеийнгийн дээрлэхэлт хэрээс хэтэрч үүнийгээ дагаад хариуцлагын асуудал ч мөн яригдж эхэлж байна. Тухайлбал боловсролын сайд засгийн газрын хуралдааны үеэр 16-аас доош насны хүүхдүүдийн цахим орчинг хязгаарлаж, нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийг санаачлан боловсруулсан байна. За үүний хамгийн чухал нь насны хязгаартай хэрэглэгч гэх зохицуулалтыг оруулж ирж 16 нас хүрээгүй хүүхдийг хамруулж ойлгож, ингэснээр насны хязгаартай хэрэглэгч захим аяг нээхэд олон төрлийн баталгаажуулалт шаардаж цаашлаад хүүхдийн үеийнгийн дээрлэхэлт ч үүнийгээ дагаад буурна гэдгийг хэлж байна. За энэ аккаунт яг нээх үеийн тохиргоо бол энэ яг юуны асуудал байгаа? Техникийн асуудал. Хуулийн хүрээнд бол би ингэж оруулсан байгаа. Боломжтой гэж байгаа. Бүртгэлтэй тулгах тэгээд одоо утастай тулгах. За тэгээ яг жинхэнэ хүн байна уугүй юу гэд хүүхдийн тухайд. Тэгээ 16 нас хүртэл бол энэ хориглох ажлууд дээр өнөөдөр бас энэ Австрали улс болоод бусад улс орнууд энэ дээрээ бол амжилт олоод эхэллээ. Мөн одоо бид үндэстэн дамсан корпорац болох Мета зэргийн байгууллагуудтай нь бас харилцаж байна. Ер нь бол өөрсдөө ч гэсэн энэ асуудлыг бас ингэж цэгцлэх тал дээр хамтран ажиллана гэдгийг илэрхийлж байгаа. Тийм учраас Facebook-ыг ашиглахгүй байх боломж бүрдсэн. Одоо энийг шууд энэ хуулиа гаргаад бид хориглоно. Энэ бол одоо ийм одоо ашиглаж байгаа сургуулиудыг бол энэ Facebook-ээр дамжуулж эцэг эхчүүдтэйгээ болон хүүхдүүдтэй харилцахгүй байх. Ийм одоо хориглолт орж ирнэ гэсэн. Боловсролын сайдын зүгээс хуулийн танилцуулгатай холбоотой дөрвөн яамд хүргүүлж батлуулжээ. За өнөөдөр засгийн газар танилцуулан цаашид засгийн газарт өргөн барих бэлтгэл ажлыг хангах үүрэг чиглэлийн дагуу ажиллана гэдгийг хэлсэн бол улсын хурлын гишүүд мөн гэр бүл нийгэм хамгааллын дэд сайд нийслэлийн засаг даргын орлогч нар үеийнгийн дээрлэхэлтийн талаар дараах байр суурийг илэрхийлээд байна. Мөн бидний хувьд бол өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хүүхд хамгааллын тухай хуулиа хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна. Тэгэхээр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2024 онд батлагдсан хүүхд хамгааллын тухай хууль үеийнгийн дээрлэхэлтээс урьдчилан сэргийлэх үеийнгийн дээрлэхэлт одоо үлдэгдсэн бол бас хохирогч хүүхдэд үзүүлэх үйлчилгээ мөн бас хүүхдийн эрх зөрчсөн одоо яг нэг үйлдэлийг гаргасан хүүхдүүдэд ямар арга хэмжээ авах уу боловсролын сургалтын байгууллага яаж ажиллах уу гэдээ бас зохицуултад туссан байгаа. Тэгэхээр үүн дээр бол би яамны хувьд бол анхаарах ёстой зүйл маань хуулийн хэрэгжилтэд бол нэгдүгээр анхаармаар байна. Тэгэхээр бас боловсролын яам, боловсролын сургалтын байгууллагууд маань нэн тэргуунд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийнхаа бас хэрэгжилтийг анхаарч ажиллаж ээж бид нараас хүүхдийн эрх зөрчигдөхөө суртсан сэргийлнэ хүүхд. Сургуулиуд дээр гарч байгаа үеийнгийн дээрлүүлтийнх нь одоо нэг сэдв хэлж яриа өгд нь өөр байхгүй. Том өндөр төлбөртэй сургуулиудын бол хоорондоо эд хөрөнгөөрөө үеийнгийн дээрлэлтээ хийдэг. Манай аав тийм машинтай танах тэрийг ундаг.
энэ хоол чинь тийм чи тийм үүдэг чи одоо юу гэдэг те өнгөрсөн жилийн загварын тийм юм барьж чинь танах ядуу баян гэдэг ийм үе тэнгэнд эрхлэлтүүд явдаг. Улсын сургуулийн төвийн улсын сургуулиуд гэх юм бол та бүхэн харж байгаа те нэгээ зодож нүүдэх ч юм уу те ингэж яадаг. За гэр хороололт үйл ажиллагаа явж байгаа улсын сургуулиудынх бол харьцангуй гайгүй. Би бүр яг та нарт бүр ингэ харж байгаа. Үе тэнгийн дээрлэлт гэр хорооллын сургуулиуд дээр бол бараг байхгүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл үе тэнгийн дээрлэлд дэлгэрч байгаа нь эцэг эхийн хариуцлага хараа хяналт сул байгааг илэрхийлж байгааг хэлж байна. За мөн нийслэлд хувийн өндөр төлбөртэй сургуулиудад үе тэнгийн дээрлэлт өндөр, харин гэр хорооллын сургуулиудад дээрлэлт бараг байдаггүй гихч байр суурийг илэрхийлээд байгаа юм а. За ингээд цаашаад 14-өөс дээш насны хүүхэд хэрвээ энэ төрлийн гэмт хэргийг хийсэн бол хариуцлагын асуудал яригдж, хариуцлагыг илүү чангатгах шаардлагатай ч илэрхийлээд байгаа юм а. Үе тэнгийн дээрлэлт үйлцсэн гэх хэрэгээр нэр бүхий 8 хүүхэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хилтэст байцаагдж байна. Хэрэв бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан нь шүүх шинжилгээний байгууллагаар тогтоогдсон тохиолдолд насанд хүрээгүй байсан ч эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн залттай. Харин хохирогчийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан бие махбод болон сэтгэл санааны хохирлоо албан ёсоор тогтоолгож түүнийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөөлөх эрх боломж нь нээлттэй юм. За үе тэнгийн дээрлэлт үйлцэн гэх хэрэгээр нэр бүхий 8 хүүхдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хилтэд шалгаж эхэлжээ. За хэргийн нөхцөл байдлыг дотоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд за хэрэв бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдвол насанд хүрээгүй байсан ч эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг албаныхан онцолж байна. Энэ дээр байгаа одоо холбогдох хүмүүстэй цагдаагийн байгууллагаар авчирээд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлээд явж байгаа. За тухайн эрхт бол нийт бол 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна. Хувийн болон улсын сургуулийн 8 хүүхэд байгаа. Огшиг мөн одоо холбогдох ба мэдүүлэг ном авчихсан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлээд явж байгаа. Тэр нь бол 16-аас 17 насны хүүхдүүд байсан. За энийг одоо зөрчлийн шинжилгээ үзэх юм бол шүүхээр 30 хүртэл хоногоор барьж шийтгэл оногдуулна. За хүний биед одоо хүн дэвтэр гэмтэл учруулсан те тухвар хүнд айжгинсан, доромжилсан те ийм одоо нөхцөл байдал тогтоогдвол одоо 3 жил хүртэл хоригдaltaй тийм одоо зүйл эвгүй үсгэж чадна. За мөн одоо энэ сурагчид хүнд одоо гэмтэл үзүүлсэн бол нийтдээ 5-аас 12 жил хүртэл хоригдaltaй шийдэлтэй. Ийм одоо гэмтэргээр одоо зүйрлсэн шалгана. За хуулийн байгууллагын мэдээлснээр хэрвээ дээр хүллийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан нь шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол холбогдсон этгээдүүд насанд хүрээгүй байсан ч эрүүгийн хариуцлага хүлээх юм а. Өөрөөр хэлбэл өсвөр насныхан үйлцэн үйллийнхаа үр дагаварт хууль зүйн хариуцлага хүлээх зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байна. За Монгол Улсын эрүүгийн хууль зааснаар тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн 14 наснд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгдэг. Өөрөөр хэлэх юм бол өсвөр насны хүүхэд гэдгээр эрүүгийн хариуцлагаас мултрах боломж бол байхгүй. За бүр тодруулж хэлэх юм бол хүний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа энэ гэмт хэрэгүүд дээр бол 14 наснд хүрсэн бол яш итгэл оногдуулна л гэсэн үг. Тухайн кейс дээр гарч байгаа үйл баримтаас үзэх юм бол одоо бусдын эрүүл мэндэд яг ямар хохирол учруулж байна вэ гэдгээс шалтгаалаад зүйл анги өгөх ял нь өөрчлөгдөнө гэсэн үг. За одоод байгаа танхаараад байгаа тэр хүүхдүүдийн дунд 14-өөс доош настай хүүхэд байх юм бол тухайн хүүхдэд бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Гэхдээ нөгөө нэг бие махбодын сэтгэл санааны за мөн дээрээс нь эд материалын хохирлыг тэр тухайн 14 наснд хүрээгүй хүүхдийн ар гэр асран хамгаалагч аав ээж нь хариуцсан төлнө. Тэгэхээр аливаа этгээдэд, аливаа хүнд, аливаа хүүхдэд хохирол учруулсан л бол тэрний хариуцлагыг ямарваа нэгэн байдлаар төлөх юм үр дагавар бол үүснэ л гэсэн үг. За харин хохирогчийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан бие махбодын болон сэтгэл санааны хохирлоо албан ёсоор тогтоолгож тухайн хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөвлөх эрх нээлттэй байдаг. Үүний тулд хохирлын хэмжээг шүүх шинжилгээ болон холбогдох байгууллагуудаар тогтоолгох шаардлагатай юм а. Хохирогчийн хувьд бол мэдээж энэ гэмт хэргийн улмаас нөгөө гэмт үйлдэл хийсэн этгээдүүдэд бол хариуцлага тооцоолохоор өргөдөл гомдлоо өгөх ёстой цагдаагийн байгууллагт нэгдүгээрт хоёрдугаарт энэ гэмт хэргийн улмаас өөрийн бие махбодод учирсан мөн эд материалд учирсан хохирлоо аль алийг нь бол шаардах хэрэгтэй. За мөн дээрээс нь сэтгэл санааны хохирлоо бол шаардах боломжтой гэсэн. Тэгэхээр яг энэ гэмт хэргийн хохирогчийн хувьд энэ гэмт хэргийн улмаас сэтгцэд нь ямар одоо хорих уршиг учирсан гэдгээ шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгоод тэрийг улсын дэд шүүхээс баталсан жишгийн дагуу мөнгөн дүнгээр авах бүрэн боломжтой л гэсэн. За сүүлийн жилүүдэд үе тэнгийн дээрлэлттэй холбоотой хэрэг зөрчлийн төвсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Энд эцэг их сургууль, нийгмийн байгууллагууд хүүхдүүдийн зан төлөв харилцаанд илүү анхаарах шаардлагатайг сануулж байна.
Үеийнгийн дээрлэхэлт газар авч байгаад гэр бүлийн хүмүүжил эцэг эхийн хараа хяналт чухал нөлөөтэй. Тухайлбал дээрлэхэлт үйлдэж байгаа хүүхдүүд үл хайхрах орчинд өсөх, эсвэл хэд эрхлүүлэн өсгөсний улмаас бусдыг инэрэн хайрлахгүй байх хандлагатай байдаг байна. Иймээс хүүхдийн төлөвшөлт, гэр бүлийн орчин, эцэг эхийн зөв үлгэр дуурайлал, анхаарал халамж чухал нөлөөтэйг сэтгэл судлаачид онцолж байна. За хүүхдүүдийн дунд гарч байгаа зөрчилөө дээрлэхэлтийн шалтгааныг судлахад гэр бүлийн орчин чухал нөлөө үзүүлдэг болохыг сэтгэл зүйчид хэлж байна. Зарим тохиолдолд эцэг их хүүхдээ хэд өмөөрөх, за буруутай үйлийг нь үл тоомсорлох, эсвэл огт анхаарал тавихгүй байх хандлага нь хүүхдийн зан төлөвт сөргөөр нөлөөлдөг байна. Хүүхэд өөрийгөө ойлгуулж чаддаггүй, за анхаарал халамж дутмаг орчинд өсөх үед уур бахимдлаа үеийнхэнтэйгээ гаргах хандлага бий болдог байна. Аливаа эмчийг ер нь хэд ихэтгэхээрээ асуудал үүсгэж байгаа шүү дээ. Хэд их загинд хүүхдээ сонсдохгүй байх нь бас хэд их дахин шүтээд өөр бие төвтэй өсөх нь бас юуж болж ирсэн хайхрахгүй байх нь аль нь л эдгээр асуудал үүсгэсэн байх магадaltaй. Ер нь хандлтаа ихсэхийн тулд гэдэг чинь магадгүй хинж хайрладгүй анхаардгүй байх тохиолдолд хүмүүсээс хайрыг авахын тулд анхаарлыг татахын тулд тэр нь өөрт нь ямар нэг байдлаар ашигтай байдаг учраас хайр халамжийг авахын тулд бас тийм үйлдэлийг хийсэн байж болох байхгүй. Монголчуудад маань өөрсдийнх нь хүүхдийн хүмүүжүүлэх бүр юм Монгол ухаан байж байгаа. Гэтэл одоо цаг дээр болохоор ерөөсөө аль нь алдагдчихсан байгаа. Эцэгчүүд маань завгүй байдлаасаа болоод хүүхдээ анхаарахаа зоригчсон юу дэр уламжлалтж байна уу, шинж байна уу, барууны айлчгүй болчихсон ийм нөхцөл байдал яг энэ хаягдчихсан энэ цаг хугацааны үр дүн одоо ингээ гарч ийн гэж би бол харж байгаа. За мөн хүүхдүүд захим орчинд хүчирхийллийн шинжтэй кино, бичлэг, видео тоглоомыг хяналтгүйгээр үзэх зэрэг нь бодит амьдрал дээр хүчирхийллийг энгийн зүйл мэтээр ойлгох хандлагыг бий болгож байна. Үүний улмаас уур бухимдлаа буруу хэлбэрээр илэрхийлэх, бусдыг доромжлох, дээрлэх зэрэг зан үйл гаргах эрсдэл нэмэгддэг талаар анхааруулж байна. Иймд хүүхдийнхаа захим хэрэглээнд тодорхой хяналт тавих, насанд нь тохироогүй контент үзүүлэхгүй байх, за харилцааны зөв дадлаг хэвшүүлэх нь дээрлэхэлтээс урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээнүүдийн нэг болж байна. Орхон аймагт үйл ажиллагаа эхлүүлээд удаагүй байгаа Медвик диализийн төв өнөөдрийн байдлаар 64 иргэнд гемодиализын эмчилгээг тогтмол үзүүлж, бөөрийн архаг дутагдaltaй иргэдийг орон нутагтаа эмчлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Медвик диализийн төв энэ оны 2 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа аль биесээр эхлүүлсэн. Тус төв одоогоор 13 диализийн аппарат, 8 хүний бүрэлдэхүүнтэй багийн хүчээр бөөрийн архаг дутагдaltaй 64 эмчлүүлэгчид гемодиализийн эмчилгээ үзүүлэн ажиллаж байна. Гемодиализийн эмчилгээ нь бөөрийн үйл ажиллагаа алдагдсан үед цусыг аппаратаар шүүн, бие махбодоос хорт бодис болон илүүдэл шингэнийг зайлуулах өндөр нарийн технологид суурилсан эмчилгээ юм а. Иймээс өвчтнүүд 7 хоногт хэд хэдэн удаа тогтмол эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Медвик диализийн төвийн хувьд эмчлүүлэгчдийг сар бүр иж бүрэн шинжилгээнд хамруулж фосфорын төвшинг тэнцвэржүүлэх болон цус төлжүүлэх зориулалттай шаардлагатай эмийн эмчилгээг үн төлбөргүй олгож байгаа ажээ. Ингэснээр өвчтнүүдийн биеийн байдлыг тогтмол хянах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа юм а. За өмнө нь бол та бүхэн мэдж байгаагаар бүсийн онцлогооны эмчилгээний төв маань болохоор 4 аппараттайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгэхээр бид нэр тэр тоог дээр 3 дахин нэмээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоогийн байдлаар бол ямар ч хүлээгдэл чирэгдэлгүйгээр бүх нөгөө хүлээгдэлт эмчилгээг бүрэн авч чадахгүйсэн эмчлүүлэгч нар маань эмчилгээнд ороод явж байгаа гэсэн үг. Бүсийн онцлогооны эмчилгээний төв маань түрүүн би 4 аппаратаар үйл ажиллагаа явуулж ирсэн гэж хэллээ шүү дээ. 63 хүн дээр энэ маань маш их хүлээгдэлтэй. Хүмүүс стандарт диализийн эмчилгээг ер нь өмнө нь авч чадахгүй хүчин чадлаа дийлэхгүй хэмжээнд очсон байсан. За тэгээд 2026 гарснаар манай төв энчээ ирснээр болохоор энэ төр хувийн хвшлийн хоршил гэдэг төрийн үйлчилгээг хувийн хвшил үзүүлдэг гэсэн үг. Энэ манай аймагт энэ шин төв нэгдснээр жигтэйхэн сайхан байна. Чөлөөтэй хүлээгдэл байхгүй зэвэр зэмцгэр юуны харилцаа өндөр эмчилгээ үйлчилгээ сайхан л байна. Баяртай байна минь. Компанид бол одоо баярлж байна. Одоо 50-60 хүн нэг орж байна. Одоо хойчин 4-5 аппарат байсан. Одоо 10 аппараттай одоо маш сайхан ажиллаж байна. Медвик диализийн төв орон нутагт байгуулагдсанаар бөөрийн архаг дутагдaltaй иргэд Улаанбаатар хотыг зорж урт хугацаанд хүлээгдэж эмчилгээ хийлгэх шаардлага багассан байна. Өвчтнүүд орон нутагтаа гэр бүлдээ ойр 5 тухтай орчинд хүлээлгдэлгүйгээр эмчилгээ хийлгэх боломж бүрдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Мөн тус төв нь төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд гемодиализийн эмчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалаас 100% хариуцсан төлж байгаа нь эмчлүүлэгчдэд санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр эмчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаамаа. Медвик диализ төв нь нэг дор 54 хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой. Техник технологи төхөөрөмж нь Европын стандарт хангасан 2025 оны хамгийн сүүлийн загвар юм а. Хараагаа алтад хүрэгдэг глауком буюу нүдний даралт ихсэх өвчин Монголд түгээмэл тохиолдож байна. Уг өвчнийг эрт илрүүлсэн тохиолдолд эмийн лазер болон мис заслын эмчилгээ хийх боломжтой тул иргэдийг жилд 1-2 удаа нүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг салбар зөвлөлөөс уриаллаа. За нүдний даралт ихсэх өвчнөө нүдний дотоод даралтыг ихсгэж харааны мэдрэлэг гэмтснээр хараа алдагдах аюултай өвчин юм а. За энэ үед төвийн хараа буюу хүний харж байгаа зүйлс бүдгэрэх, мөн захын хараа аажмаар муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Бид нар яагаад анхаарал тавих ёстой гэвэл энэ харааны мэдрэл нь эргэшгүй өөрчлөлт орсны улмаас хүмүүс маань бол тэр сохрох аюултай, сулраа үсэх аюултай. Ийм учраас бол бас энд ач холбогдол өгдөг. За 40-оос дээш насныхан ялангуяа 50-с дээшний хүмүүс бол жилд 1-2 удаа заавалчгүй нүдний даралтаа үзүүлэх, харааны талбай үзүүлэх, тэмээ гэх мэтчлэнгээр ийм шинжилгээнд орох зайлшгүй шаардлагатай байдаг. За энэ өвчин бол ер нь бүх насныхан тохиолдож болно, хүүхдэд тохиолдож болно, анх дагч, хоёр дагч хэлбэрээр бол бас тохиолддог байгаа. За Монгол улсад хийгдсэн үндэсний хэмжээний 21 аймаг Улаанбаатар хотын 9 дүүрэг хамруулсан 50-с дээш насны хүн амын судалгаан дотор бол сохрлын 20% бол энэ глауком өвчин эзэлж ирсэн. Зог өвчнийг эрт илрүүлсэн тохиолдолд эмийн лазер болон мис заслын эмчилгээ хийх боломжтой юм байна. Гэвч олон хүн нүдний даралт ихснээ мэдлгүй удаан хугацаанд үл хайхран явснаар хараагаа алдах эрсдэлтэй байдаг байна. За ийм дэрэгдийг 3-аас 6 сар тутам нүдний үзлэгт хамрагдаж байхыг эмч нар зөвлөж байна. Толгой талж өвдөж, нүдний үгээр өвдөж гэх мэтчлэн андуурагдаад явах тохиолдол байдаг. Тэгэхээр ерөнхийд нь базаад хэлэхэд бол нүдний даралт бол ихэнх үедээ шинж тэмдэггүй захын хараанаас эхлүүлээд харааны талбай алдагдал үүсгдэг учраас ихэнх үедээ шинж тэмдэг байхгүй ч гэсэн та ямар нэгэн шинж тэмдгийг хүлээхгүйгээр нүдний эмчид жилдээ 1-2 удаа тогтмол үзлэгт хамрагдаж явах хэрэгтэй. За энэ дотроо 40-с дээш насныхан гэр бүлд нь нүдний даралтын удамшилтай ийм түүхтэй хүн байх юм бол илүү одоо болгоомжтой хандах хэрэгтэй гэж хэлмээр байна. Мөн хүүхдийн харааг багаас нь шалгуулах нь чухал бөгөөд хүүхдийг 6 настад нь нүдний эмчид үзүүлж шаардлагатай арга хэмжээг аваагүй тохиолдолд 12 нас хүрэх үед хараа бүрэн тогтож хараа муудах эрсдэл нэмэгддэг болохыг мэргэжилтүүд анхааруулж байлаа. Аливаа болзошгүй осол гамшигыг эрсдэл багтаа даван туулах нь удирдлага анги, штаб, бүлгүүд хэр зэрэг бэлтгэлтэй байгаагаас шалтгаалдаг. Говьсөнбөр аймгийн хувьд энэ өдрүүдэд команд штабын сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтанд аймгийн онцгой комисс сумдын засаг дарга орон нутгийн гамшигаас хамгаалах албад мэрэгжлийн анги удирдах бүрэлдэхүүний гамшигын удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт, харилцан ажиллагаа, шуурхай штабын бүтэц зохион байгуулалт, аюулт үзэгдлийн ослын хариу, арга хэмжээний талаарх мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд оршино. Аймгийн гамшигаас хамгаалах команд штабын мэдлэг эхэлж байна. Өнөөдөр бол бидний сургалт нийлээ танхимын сургалтаар хамгаалж байна. Гамшигаас хамгаалах команд штабын сургууль гэдэг маань үндсэндээ өдөрт гамшиг тохиолдсон үед өдөрт бүрэлдэхүүний одоо харилцан ажиллагаа болон мэрэгжлийн анги албадын одоо харилцан ажиллагаа хангаж өдөрт одоо чиглэсэн танхимын дадлага сургууль байна. Өөрөөр хэлбэл хиймэл цагийн байдлыг өгдөг. Энэ цагийн байдлаар шийдвэр гаргаж хүч хэрэгслээ төлөвлөх өдөрт нөөцөө бүрдүүлэх ажлаас сэргээн сургалтын арга хэмжээ бол ичмэн сургууль байна. Сургууль маань үндсэндээ бол 2 төрлийн одоо том хэмжээ сургууль. Нэг нь бол ичмэн сургууль. Ичмэн сургууль маань үндсэндээ аймаг хэмжээнд бүх хүлээлттэй хамруулсан сургууль ичмэн. Сургалтаар гамшигын эрсдлийг бууруулах чиг үүрэг, гамшигын үеийн удирдлага зохион байгуулалт, орон нутгийн гамшигаас хамгаалах алба, мэрэгжлийн ангийн үүрэг төлөвлөлт, хариу арга хэмжээ, гамшигын эрсдлийн үнэлгээ, газар хөдлөлтийн гамшигын эрсдэл гэсэн олон чиглэлээр сургалтыг зохион байгуулах юм байна. Энэ байгаль цагуурын гамшигт үзэгдлийн давтамжийн тоо олсорч байгаа учраас энд үзүүлэх хариу арга хэмжээ, эрсдэл, одоо гамшиг хохирлын нөхцөл байдлыг бууруулах хад байгууллагын энэ хамтын ажиллагааг сайжруулах, удирдлагын гаргах шийдвэрийн
өвчтөе байдал, за мөн энэ байгууллага хоорондын болоод хүмүүсийн хоорондын одоо харилцаа холбоог хэрхэн зохион байгуулах уу? Тэгэхээр энэ гамшигт үзэгдлийн эсрэг авч байгаа хариу арга хэмжээнд зөвхөн одоо энэ онцгой байдлын албаагчдын ажил биш. Энэ бүх нийтээр энэ гамшигт үзэгдэл бэлэн байх тухай ойлголтыг одоо сургах, дадлагжуулах энэ арга хэмжээ. 17 дугаар жорны сүрээр дарагч чимээх гал морин жилээр Дундгав аймгийн Төв халахын уулзалт жүжигийн театр, Дундгав аймгийн Даш Гэмпилэн хийдтэй хамтран хүрээ их даллага, шашин урлагийн цэнгүүнийг Дундгав аймгийн ард иргэдтэй хүргэлээ. Вандам бадархын бэлэгдэлтэй андлын цэнхэр Хүрээ их даллага цэнгүүнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн цэнгүүнд нутгийн зан олон нутаг оронд харьцлах шалтгаан бүхэн анирлаж зохилдох шалтгаан чуулгын тухайлдад Даш Гэмпилэн хийдийн хамблам дорж хорол тэргүүтэй лам ховргууд Жанаг гагдан Ташчирвийн сан мандал тэргүүтэй ном альтлаа. За Дундгав аймгийн Төв халахын дугуй жүжигийн театр, Дундгав аймгийн Бурхан шашинтны төв Даш Гэмпилэн хийдийн лам ховргууд маань хамтран 17 дугаар жорны сүрээр дарагч чимээх гал улаан морь жилийн шинийн 15 дан багтааж жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүрээ их даллага шашин урлагийн цэнгүүнэн сүсэгтэн олондоо өргөн барьлаа. За энэ жилийн хувьд манай лам хуургууд маань өндөргийн зан базрын Дашчирвийн сан, замун даллага, их мандал зэрэг олон сайхан номуудыг хурж, уншиж одоо сүсэгтэн олонныхон хишиг буйныг дэлгэрүүллээ. Замун хүрээ их даллага шашин урлагийн цэнгүүнд маань Дундгав аймгийн засаг даргын зөвлөх цолмон тэргүүтэй дунд нутгийн одоо сүсэгтэн олон хуран чуулж энэ жилийн одоо энэ сайхан шашин номын буян үйлсийг дэлгэрүүллээ. Төв халахын дуулалч жүжигийн театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцож уран бүтээлийн дээдсээс өргөн барьсан бөгөөд цэнгүүнд аймгийн засаг даргын зөвлөх бүрэн жаргал мөн цолмон иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч дорж бүрв тэргүүтэй сүсэгтэн олон морилон сатаж нэг үчиг буян ном урлаг соёлдоор баясан өнгөрүүллээ. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг төр хамгаалах байр нэгээр нэмэгдлээ. Шин сарн нэртэй төр хамгаалах байр нь 40 хүн хүлээн авах хүчин чадалтай, хүний эрхийн болон олон улсын жишг стандартыг хангасан анхны байгууламж гэдгээр онцлогоо. Энэ төв сэтгэл зүй, хууль эрх зүй, эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн тусламж үйлчилгээ, сургалт нөлөөллийн үйл ажиллагааг явуулах хүний нөөц орчинг бүрдүүлжээ. Хүмбэр айдас хүчирхийллээс ангид амьдрах ёстойг энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргахгүйг байнга сануулах үүднээс Монгол охины гигэн дурсгалыг мөнгөчүүлэн гэр бүлийнхэн зөвшөөрөлтэйгээр уг төр хамгаалах төвийг шин саран хэмээн нэрлэснийг улсын хурлын дарга учрал онцоллоо. Цаашид төр хамгаалах байрыг энэ загвараар байгуулан хүүхэд эмэгтэйчүүдэд аюулгүй орчин хамгаалалт, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх ёстойгч чухалчилсан. Гэр бүлийн хүчирхийлэл бол нэг айлын асуудал биш. Нийгмийн аюулгүй байдал, ирээдүйн хойч үеийн аж амьдралд шууд нөлөөтэй ноцтой асуудал юм. Шинээр баригдж байгаа төр хамгаалах байрны барилгын ажлыг дуусаж, шийдэлгүй гацсан асуудлыг яаралтай шийдэж, ашиглалтанд оруулах чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Цаг алдалгүй шуурхай ажилласан хууль зүйн дотоод хэргийн яам, цагдаагийн ерөнхий газар, төслийн багийн хамт олонд талархал дэвшүүлж баяр хүргье. Энэхүү төсөл нь зөвхөн барилга байгууламжийн нээлт бус, харин хүний эрхийг хамгаалах, хүчирхийлэлд өртсөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх дэмжих тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн бодиттой томоохон алхам болж байна хэмээн үзэж байна. Шин саран төр хамгаалах байрыг Монгол улсын стандарт болон Израиль улсын төр хамгаалах байрны загвараас жишээ аван олон улсын жишгт нийцүүлэн барьжээ. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч иргэдийг насгүйс харгалзахгүй хүлээн авч сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн амьдрах ухааны дадлага сургалт зөвлөгөө үзүүлэх ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан өрөө тасалгаатай жишг болох үз барилга юм а. Жишг болох үз төр хамгаалах байрыг байгуулахад Азийн хөгжлийн банк гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн ажлын алба болон төслийн хамт олон стандартын дагуу тохижуулахад Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам үнэтэй хувь нэмэр оруулжээ. Өөрөө өөрийгөө хамгаалах чадваргүй болцсон олон хүмүүс байгаа. Хаашаа хандхаа мэдэхгүй. Тэгээ тийм хүмүүсийг төр хамгаалах хэрэгтэй. Төр өөрийгөө л биелүүлж. Тэгээ энэнийг зориуд загвар болгож барьсан. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр
жишг болгож байгаа. Хүчирхийллийн асуудал ноцтой сорилт хിവэр байгаа энэ үед хохирогчдод аюулгүй орчин, найдвартай үйлчилгээ нэг шаардлагатай. Цаашид хүчирхийллийг бууруулах, хүн бүр аюулгүй, амар тайван амьдрах боломжтой нийгмийг зохицлоохын төлөө үргэлжлүүлэн ажиллахаа Шинэ саран төвийн нээлтэнд оролцсон иргэд хэлж байлаа. Монгол улсын хэмжээнд бол 39 нэг цэгийн үйлчлэгээний төв төр хамгаалах байрууд одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ нь болохоор төрөл мэргэжлэрээ бас тусдаа төрийн бус байгууллагууд, төрийн байгууллагуудын харьяанд ингэж үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа цагдаагийн байгууллагын харьяанд бол нийтдээ нийслэлийн хэмжээнд 5 төр хамгаалах байр үйл ажиллагаа явуулж байгаа. За манай бол цагдаагийн байгууллагын харьяанд явуулж байгаа төр хамгаалах байрны нэг. Төр хамгаалах байрны хувьд бол манайх хуучин бол 30 ортой тэгээд 8 өрөөнд одоо хүлээж авах хүчин чадалтай ажиллаж ирсэн бол энэ шин төр хамгаалах байр нь өөрөө 16 өрөөнд 40 хүнийг одоо хүлээж авах стандартаа барих юм бол 40 хүн хүлээж авах хүчин чадалтай. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн төр хамгаалах байрыг хууль зүйн дотоод хэргийн яам, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн ажлын алба, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд барьж байгуулсан байна. Энэ жил түүх 80 жилийн ойн тохиож байгаа Хилчин спорт хорооны хамт олон баярынхан хүрээнд Монгол бахархал цуврал өдөрлөгийг зохион байгуулж байна. Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн төг 208 дугаар тусгай салбар Хилчин спорт хорооны түүх 80 жилийн энэ он тохиож Хилчин тамирчдын алдар гавьяаг мөнхжүүлэх цэрэг эх орон жүстэйг түгээн дэлгэрүүлэх үндэсний өв соёлоо сурталчилсан олон ажлуудыг шатараатай хийж хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн 2 дугаар сард Милан Кортоно 2026 өвлийн олимпийн хүрээнд Хилчин цанчтын аяллыг Монгол улсад амжилттай зохион байгуулсан бол энэ удаа нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн хамт олонтой хамтарч Монгол бахархал өдөрлөгийг хийж тус сургуулийн 3000 гаруй хүүхэд хамраглаа. Өдөрлөгийн үеэр үндэсний спортын ач холбогдол үнэт зүйлийг сурталчлан таниулсан бол Хилийн цэргээс төрөн гарсан эрдэмтэд хүүхэд залуусад цэрэг эх орон жүсгийн тухай лекц уншиж эх орон шилжилтийн тухай баримт кино үзүүлсэн юм. Мөн мөнхөд урсгал бааtruуд музейн сонирхолтой үзмрүүд дэлгэгдэж Монгол улсын ирээдүйн болсон хүүхэд залуус үр өгөөжтэй өдөрлөг боллоо. Хилчин спорт хорооны 80 жилийн түүхээр олон ажил төлөвлөж байгаа. Тэрний нэг нь ажил маань бол одоо ялангуяа сургуулийн насны хүүхдүүд гон сургуулиудаар бол бид одоо Монгол бүхийнхээ өв соёл, Монгол бүх одоо яаж бүх болдог талаар Монгол бүхэд одоо хэрэгэлдэг зүйлс, малгай, зодог шуудаг, дээд хувцас яаж өмсөх гэдэг талаар манай албан агс манай мөхчүүд маань одоо энэ хүүхэд багчууд одоо сургуулийн хүүхдүүдэд бүр нэг мөрчлөн танилцуулж анхны мэдээлэл өгж одоо Монгол өв соёлоо ингэж сурталчилж ажиллаж байгаа. Тэрний нэг хэлбэр ажил маань өнөөдөр явж байна. Арга хэмжээний одоо ажилтнуудыг одоо бид хүмүүс бас ер нь одоо сүүлийн үед хүүхдүүдийг бас өв соёлоо бас танихгүй бас мэдэхгүй байгаа. Энэ талын бас багшсан одоо бас таниулах мэдүүлэх гээд энэ чиглэл рүү бас анхаарч жил болгон одоо бас иймэрхүү төрлийн одоо арга хэмжээнүүдийг бас зохион байгуулахын бас хичээлийн одоо нэг арга хэмжээнд одоо энэ бас болж байгаа. Монгол улсын даян мэргийн энэ цаг үеийн шилдэг харваачдын нэг Хилчин спорт хорооны тамирчин Баасан хүүгийн Ёндон шавь нартайгаа хүрэлцэн гэрж Монгол улсын үнэт өв болсон үндэсний сурын харвааг танилцуулж хичээлэх сонирхолтой хүүхэд залуустай анхаарчны хичээлийг орлоо. Ёндон мэрэгний шавь нар сүүлийн 10 жил Монгол наадмын алтан шир зурхаад оноо өндөр байгаа билээ. 5 дугаар сургуулиас хичээлэх сонирхолтой хүүхдүүдэд Хилчин спорт хорооны үндэсний сурын клуб нээлттэй гэдгийг онцолж байлаа. Миний одоо амжилт гарах бэлтгэл сургууль хийх нөхцөл боломж өгцүүлээр хангаж ажилладаг одоо байгууллага болоод одоо өдөрлгүүд тий бүх тамирчидаа шавнартаа бас баярын мэнд хүргэе. Тэгээ энэ хүрээнд бас энэ одоо хүүхдүүдэд өв соёлоо сурчил таниулах юм ажил хийж байгаад миний хувьд бас баяртай. Хүүхдүүд аюул дээр дуртай хүлээж авч байна. Ер нь бол бид хүн бол өөрсдийнхөө одоо өв дээдсээс өвлүүлж ирж үлдээсэн энэ өв соёл те өөрсдөө хувц сэргэлэл энэ бүх зүйлдээ илүү ойр байх хэрэгтэй гэж би бол боддог. Тэгээд энэ сайхан спортоор хичээлүүд ингэ явж байгаадаа сүлгэж баярлж бахархдаг. Энэ хойч үе одоо залуу хүүхдүүдээ бас миний мэдэрдэг сайхан мэдрэмж гэсэн мэдэрч энэ сайхан Монгол гэдэг энэ улс эх орон өвгдөөц мөхчүүлээрээ бахархаж сайхан амьдраасаар гэж хүсдэг. Энэ хүүхдүүд байж сэлгаахгүй бас ийм сайхан хүлээж авч байна. Баяртай. Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн хамт олон сар бүр ямар нэгэн тэмцээн урлаан зохион байгуулж сурч хүүхдүүдийнхээ бие барилдрын хүмүүжил эрүүл мэндэд анхаардаг байна. Өнөөдрийн Монгол бахархал өдөрлөгийг сургуулийн сурагчид багш ажилтан албан хаагч тадрахын дэмжиж дараа жил илүү өргөн хүрээнд хийх сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлж байлаа. Зөвхөн хичээл дээр үзэх биш. Ингээд ийм өдөрлөг явагдаад биетээр нь үзээд ингээд ирэхээр бол ялангуяа бага ангиас нэг төлөвшил сууна гэдэг бол бас зөв Монгол хүн бий болох одоо том суур тавигдж байгаа. Монголын одоо ёс зан заншлыг
цааш нь одоо үргэлжлүүлэн авч явах ирээдүйн хойч үе бол энэ одоо үзэл бодол маш том тийм хөрөнгө оруулалт болж гинэ гэж ингэж үзэж байгаа юм аа. Монголчууд хүн болох багаасаа хүлэг болох унганаасаа гэж зүйрлэн ярьж хүүхэд багчуудаас сургаж ирсэн байдаг. Эх орноо хайрлах, эцэг их хамт олон найз нөхдөд хайрлах сэтгэлийг хүүхэд бүр багаасаа сурч гэмээр ирээдүйд бидний үр хүүхэд илүү сайхан нийгмийг бий болгож Монгол гэдэг улсын хөгжил үнэт зүйл илүү гүн бат суурьтай болох сайн талтай юм аа. Тиймээс эцэгчүүд хүн бүр хүүхдүүдэд эрүүл спортлог зөв хүн болгож хүмүүжүүлэх нь бидний нэн тэргуун тавигдах асуудал болоод байна. Бүхийн чөлөөт барилдааны оюутны цом мастерс цом тэмцээнүүд болж аваргуудаа тодрууллаа. Эдгээр тэмцээн нь оюутны спортын наадам мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээний сорилго болсон байна. Үндэсний эвийн тамирын их сургууль үүсгэн байгуулсны 35 жилийн ойн нэрмж чөлөөт бүхийн оюутан кап мастерс кап тэмцээн болж аваргуудаа тодруулжээ. Оюутан цомын тэмцээнд энэ онд болох оюутны спорт их наадамд оролцох бүгчүүд оролцож уран мэхээ сорьсон байна. Тамирчид аливаа тэмцээн уралдаанд оролцох нь өөрийнхөө бэлтгэл сургалт төвшин хаана яваг олж авдаг томоохон ач холбогдолтой байдаг. За мастерс цом тэмцээнд оролцсон Монголын ахмад мастеруудын хувьд энэ сарын сүүлээр болох мастеруудын улсын аварга шалралт тэмцээнд оролцохоор бэлтгэл сургалтаа хийж байгаа бүгчүүд голлон оролцжээ. Улсын аварга төрүүлсэн бүгчүүд энэ жил болох мастеруудын дэлхийн аварга шалралт тэмцээнд эх орноо төлөвлөн оролцох эрхтэй болох юм аа. Үндэсний эвийн тамирын дэд сургуулийн үүсгэн байгуулагдсан 35 жилийн ойн нэрмж одоо маш олон төрлийн тэмцээн манай сургууль зохион байгуулж байгаа. Үүний нэг нь одоо чөлөөт бүхийн оюутан залуучуудын студент кап тэмцээн буюу мастер английн одоо энэ тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа. Энэ тэмцээнд одоо 18-аас 25 насны одоо оюутан залуучууд бүх тамирчид одоо хамрагдаж орж байна. Энэ нь бол одоо манай улсын оюутан залуучууд оюутны өнөр цаад наадмаас одоо медаль өргөсөн тамирчид болон одоо мастер ангилд одоо дэлхийн медальтангууд одоо 30-аас 60 нас хүртэлх одоо тамирчид мастер ангилд өргөж байна. За энэ жил бас оюутан залуучдын өнөр цаад наадам болон 4 сарын 16-аас 17-нд мөн одоо 6 сард оюутан залуучдын өнөр цаад наадам одоо болох энэ тэмцээнд оролцох тамирчтай өдөр эндээс сонгон шалгаруулж авнаа. Ийхүү бүхэн чөлөөт барилдааны оюутан цом мастерс цом тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг та бүхэнд хүргэлээ.